За сайн байцгаана уу? 163 дугаар сургуулийн хүчит засвар хамгаалагчтай харилцах захин вебсайтыг танилцуулъя. За манай вебсайтын бүтцэн за эрт багш нар зөвлөгөө харилцах мессеж даалгавар тайлан багш систем гэсэн юм бүтцтэй байгаа. За эрт засаг дээр юу авах вэ гэхээр энд за мэрэгжлийн багшны сурагчдаа нэмж өгч болно. Ангийн ань удирдсан багшаа нэмж өгч боломжтой байгаа. За дээрэс нэмээд энд эртцүүд харагдана. За бүх ангийн сонгогч юм бол бүх ангиуд харагдана. За эсвэл эндээс өөрөө багш ангиас шүүгээд ингэж харах боломжтой. За тэгээд багш нар гэсэн хэсгээр мэрэгжлийн багш нарын мэдээлэл өгж байгаа. За юуны багш вэ? Хэдэн жил ажилласан бэ? Ямар дугаартай вэ? Багш нарын хувийн мэдээлэл тавина гэсэн. За дээрэс нэмээд зөвлөгөө гэж байгаа. За энэ дээр яг ихээр багш мэрэгжлийн багш нар за тухайн ангид зөвлөгөө өгөх боломжтой гэж байгаа. За одоо жишээ нь ингээд тухайн ангийн сурагч тэр чинь одоо энэ жишээлбэл за 7-ын ангийн сурагч амар зэрэг болох гэдэг болсон юм. За энд сурагчдыг үнэлэхдээ яаж үнэлэх вэ гэхээр тухайн сурагчийн хүмүүжил төлөвшөл хэр байгаа, за харилцаа хандлага хэр байгаа, идэх оролцоо хэр байгаа гэх мэтчлээ ингээд энэ гурван зүйлс дээр сурагчдыг ингээд оноогоор үнэлээд гарах үнэтэй гарч ирж байгаа. За дээрээс нэмээд за харилцах гэсэн хэсэг байна. За энэ дээр за мэрэгжлийн багш нартай тэр болгоо эцэг харилцаа авах боломжтой байдаг учраас энэ дээр бид мэрэгжлийн багш нартай уулзалт тавлах гэж оруулж өгсөн байгаа. За энэ жишээ нь тухайн багшийн нэрийг бичлээ. За эндээс онсоор өдрөө сонгоод за цагийг сонгож өгнө. За ингээд энд байгаа хамгийн чухал зүйл нь юу гэхээр эндээс тухайн багштай онлайнаар уулзч болох юм. За мөн сургууль дээр иж уулзах боломжтой. За онлайнаар уулзна гэхээр яг ихээр за эндээс платформыг сонгож болно. Google Meet, за Microsoft Teams, за Zoom гэх мэтчлэн за ингээд онлайнаар уулзах боломжтой платформуудын линкийг энд оруулаад өгөхөөр за багш тухайн цаг тухайн өдөр ингээд ороод тухайн цагтаа харилцах ингээд онлайнаар уулзах их боломжтой болж байгаа гэсэн. За сургуулиар уулзнаа гэх юм бол сургууль дээр уулзахыг сонгоод за уулзалтын сэдвүүдээр за юуны талаар уулзах байгаа гэдгийг бичээд тухайн өдөр цагаа сонгож өгнө. За ингээд уулзалтыг тавлах боломжтой. За даалгавар гэсэн хэсэг. За энд багшийн гором сурагчийн гором гэж байна. За багшийн гором дээр явах гэхээр багш даалгавар оруулж өгнө. За ингээд энд ингээд даалгавруудыг оруулах боломжтой ингээд үрдээр. За сурагчийн гором гээд ороод сурагч ингээд өөрийнхөө ангиас сонгоод эндээс өөрийнхөө нэрийг сонгоод за нэвтрэх дарчингууд эндээс сурагчийн гором руу шилжиж байгаа. За эндээс ингээд сурагч өөрийнхөө ингээд ирсэн даалгаврыг харах боломжтой байж байгаа. За тайлан гэсэн хэсэг. За энэ сайтад байгаа бүх энэ мэдээллүүд энд нийт төлөвлөгөөнд ингээд харагдах юм байна. За нийт хэдэн сурагч даалгавар хийдэг байгаа, мессеж хийдэг байгаа. За тасалсан өвчтөй чөлөөтэй. За ингээд бүх мэдээллүүд нь тайлбар хийсэн байна. За бас багш системийг холбож өгсөн байна. Энд дээр мэрэгжлийн багш нар шууд систем рүү шилжээд за сурагчаа энд систем дээр ингээд ажиллах боломжтой.